Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэнтэй шинэхэн влогоороо уулзч байгаадаа баяртай байна. Тэгэхээр өнөөдрийн влогоороо би юуны тухай өнөөдрийн биш энэ удаагийн влогоороо тий юуны тухай хийх гэж байгаа вэ гэхлээр ковидын тухай яагаад гэхээр би өнөөдөр ковидын шинжилгээ өгөөд эерэг гарсан. Тэгээд эерэг гарсан эхний маань өдөр байна. Тэгээ өнөөдрөөс 10 хоногийн маань тусгаарлалтын өдөр эхэлж байна. Тэгээд эерэг гэдэг хариугаа авангуудаа би ганцаараа өөрийгөө тусгаарлалчихсан одоо байж гин гэр бүлийнхнаасаа тусдаа гэсэн үг те гэрийнхнийгаа нөгөө гэртээ аваачцсан. За тэгээд ер нь бол өнгөрсөн хагас сайн бүтэнсэн амралтын өдрүүдэд болвол шинжлэх надад илэрч эхэлсэн. Ингээд хаалаа захнаад хамар битүүрээд тэгээ ингээд нус гоожоод халуураад тэгээ бөөлжөөд гүүлгээд гэх мэтчлэн ингээд надад бүх шинж тэмдэг илэрсэн. Тэгээ би өнөөдөр шинжилгээ өгөөд эерэг гарсан. Тодорхой байсан эерэг гарах нь. Тэгээд өнөөдөр өглөөнөөс эхлээд би юу ч үнэрлэхгүй, юу ч амтлахгүй байгаа. Тэгээд тэр хоёр мэдрэмжээ алдчихсан байгаа. Тэгээд өнөөдөр эерэг гарангуудаа өөрийгөө тусгаарлалтанд оруулах 10 хоногийн эхний өдөр нь болж байна. Тэгээд ерөнхийдөө 10 хоногийн хугацаанд юу мэдэрч гин хэдэн хоног үнэрлэх амтлах мэдрэмжээ алдаад эргээд буцаж тэр мэдрэмжүүдээ авж гин тэ. Тэгээд ерөнхийдөө биеийн байдал ямархуу болдгийм байна гэдэг талаараа би бас өөрийнхөө туршлагаа хуваалцаад ингээд жижиг видео хийгээд явъя гэж бодлоо. Тэгээд анх удаа би ковид тусж байгаа. Тэгээ миний хувьд бол өнгөрсөн 4 сард тэгээ 5 сард би нөгөө вирусэл вакциныг хийлгсэн. 3 дахь тунгаа би арай хийлгэж амжаагүй байсан. Тэгээ 2 тунтай ямарсан байж байгаа. Ингээд өнөөдөр ковид аваад эерэг гарч байгаа байна. Тэгээд одоогийн байдлаар надад ингээд мэдрэгдэж байгаа шинж тэмдэг юу байна гэхлээр ерөөдөө ингээд хамар битүүрцэн. Тэгээ ингээд амьсгалах жоохон төвөгтэй. Тэгээд юу ч үнэрлэхгүй, юу ч амтлахгүй байгаа. Тэгээд ерөөдөө ингээд нүд бас амар яагаад байгаа. Ингээд нэг юм руу удаан ширтгэхэр ч юм уу те. Ингээд амар их ингээд өвдөд байгаа бодоод нүдэнд их даралт очихоор тэгдэг юм болов гэж би бодсон. Тэгээд амар өвдөж байгаа. Тэгээд ингээд хар хөс цовно гэж яддаг те. Биеийн амар их ингээд зүгээр жаал ингээд хөс гараал ингээд байгаад байгаа. Тэгээд эхний 2 өдөр бол би амар халуурсан. Тэгээ бүр нэг яс ангин яс хамаг би энэ үе мууч ингээл яс ангинаалтай амар мэдрэмжтэй байсан гэд хүмүүсийн би өвцөн туршлагыг бол сонсч ирсэн. Яг тэр мэдрэмжийг нь би өнгөрсөн хагас бүтэнсэн өдөр өчтөртэй би өөр дөрөө бой би дээр амлсан байгаа. За тэгээд тэр айхтар нөгөө би шархирж өвддөг тэр хэсгээ бол би ингээд гэртээ байж байхдаа ингээд даваад гарчихсан байгаа юм шиг байгаа юм. Тэгээ одоо бол тийм ясмаас ангинаг үе мөчөөр хатгуулж өвдөх тийм айхтар бүр ингээд бүр босхын аргагүй батлаа өвдөхгүй бол өвдөд байгаа юм бол байха болчихсон. Тэгээд ямар ч гэсэн дараагийн өдрүүдэд миний биед ямар өөрчлөлт орох нь тэрийг би бас ингээд хуваалцаад явъя гэж бодлоо. Тэгээд би одоо та нартай нэг өрхөөс гисэн 10 хоногийн эмийн багцаа та нарт харуулъя. Эмийн багцууд нь бол тэр байна. Витамин С, Д, аспирин 100-тай, тэгээд өндөвит тэгээд ман 4, норов 7, тэгээд энэ 2 төрлийн антибиотик өгсөн байгаа. За тэгээд тэр нэг ширхэг шар юм болвол яг нэг эмэгтэй хүн чинь хит их бас юм антибиотик ивэн төрлийн юм хэрэглэхээр бас мөөгөн сэрдэх магадлалтай учраас энийг бол нэмэлтээр би нэг ширхгийг уухаар алсан. Тэгээд энэ бол халуун болгох юм наадлах энэ нь болохоор халуун болгох юм байгаа. Яагаад тэгэхээр би нэг халуураад байгаа учраас халуун маань яг нэг 37-оос 38-ийн хооронд бол байгаад байгаа. Тэгээд заримдаа 37, заримдаа 36-аар буугаад ингээд янз ингээд хэлбэлзээд байгаа учраас халуурх үед энэ халууны имийг бас уугаарэ гэд
Тэгсэн. Тэгээ яг бүгдээрээ ингээд 10 ширхэгтэй юм байна. Одоо энэ жишээ нь аспирин 100 гэхэд чинь ингээд онгоолгоод харахаар яг ингээд энэ хараа ингээд дотроо ингээд 10 ширхэгтэй ингээд бэлтгэсэн байд юм билээ угаасаа. Тэгээ бүх юм нь яг 10 хоногтой ингээд таарсан 10 хоногоос хэтрэх юм ерөөсөө байхгүй. Тэгээд энэ байгаа. Тэгээд ерөөхдөө ингээд 10 хоногийнхаа эмчилгээ тий одоо гэрээр хийгдэж байгаа эмчилгээгээ хийгээд тэгээд үр дүн нь нэлээд сайн байхаа гэж бодож байна. За миний хувьд болохоор эдгээр юмнуудыг угаараа гэд хороноос өрхийн эмнэлгээс өгсөн байгаа. Тэгээд яг дүүрэг болгоны хувьд өрхийн эмнэлэг болгоны хувьд нөгөө хүн болгонд өгж байгаа энэ 10 хоногийн эмийн багц нь бас яг адилхан биш юм бэлээ. Хоорондоо харилцаа адилгүй. Тэгээд өнөөдөр би бас яг нөгөө шинжилгээ өгөх гээд ингээ хүлээж зогсоотаа нэг юм яг амар анзаарсан. Ерөөсөө л гадуур болвол яг хүн чинь яг нөгөө өөр дөрөө ингээ нөгөө нэг тусаагүй болохоор мэдхгүй яваад исэн бэлээ би. За ковид ингээ зурагтаар ингээл мэдээ сонсдог те 1000 хэдэн зугаар илрээд байна ингээл. Тэгээд би өөрөө тусааг болохоор надаас холол юм шиг санагдаад байсан яг үндэ. Тэгээд яг ингээ өөрөө тусцсан чинь ингээд эерэг гэдгээ мэдсэн чинь яг л миний хаяанд байсан байна. Тэгээд ерөөсөө хин хідэн тун хийлгсэн баах нь ерөөсөө одоо хамаагүйч болцсон юм шиг надад санагдаж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд 3 дугаар тунгаа хийлгсэн байсан бол би тусахгүй ч явах байсан байл үү гэж би бас бодсон. Тэгээд 10 хоног дотор шинэ ингээд байгаа юм байл ч тийм хүнд халдаах эрсдэл нь байхгүй болчихлоор гэр орноосоо гараад ажил төрөлдөө явж болно гэдэг байгаа юм билээ л дээ. Тэгээд манай өрхийн эмч болохоор та чи яг 10 хоноод гэрээсээ гарч болно гэдэг зөвлөгөөг надад өгсөн. Тэгээд ерөнхийдөө өдөрт 2 удаа өрхийн эмнэлгээс өдөрт 2 удаа өрхийн эмнэлгээс уцтаад биеийн байдлыг асуугаад тэгээ яг гэртээ байна уугүй юу гэдгийг нь шалгана гэсэн. Тэгээ яг гэртээ байхгүй хайжхамтай угаасаа өвдсөн хүн чинь бас өшөөнийг өөр хүнийг очиж өвдөхгүй тулд би өөрийгөө л одоо ингээд гэртээ сайхан тусгаарлаад эм тангаа угаад тэгээд хурдан тэнхрэх байхаа гэж бодчихжээ. Тэгээд яг одоо л миний ингээд жаахан ингээл их юм ярахаар ч юм ингээд амьсгаа ингээд амар тавчтаад байгаа ингээд тэгээд ингэж амьсгаалаад байгаа. Тэгээд энэ бодвол нөгөө нэг өдөр юмш чагнаад уушиг чагнаад айгүйг цэртэй байна гэсэн. Тэгээд нөгөө цэр ихтэй болохоор ингээд уушиг чи ингээд нөгөө нэг юу гэлээ хүчил төрчин жоохон дутагдaltaй байж магадгүй. Тэгээд ингээд байгаа гэх. Тэгээд нөгөө нэг зүрхний цохилт пүүлстэй. Тэгээд нөгөө нэг яг уушиг хамгийн захын суцсандаа хүртэл хүчил төрчин өгч чадчихэв нүггүй юу гэдэг юм хоёр хэмждгийн биелээ ингээд нэг хуруугаа нэг аппаратын дотор хийгээд тэгээ тэр хоёр нь бол окей яг нормалны хэвэн байна гэдгийгсэн. Тийм болохоор би яг энэ 10 оныхоо энэ тангаа хэрэглээд ингээд байж байвал нэг тийм сүртэй би бол хүндрэхгүй ах гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн маань хувьд бол миний тусгаарлалт юм байна. 10 хоногийн эхний өдөр нь эхэлж гэн. Тэгээд би өдөр 1 өдөр 2 гээд өөрийнхөө биеийн байдлаа харж агаад боломжтой үедээ би ингээд бичлэг хийгээд энэгээ бас хадгалаад яваад тэгээд та нартайгаас хуваалцъя гэж зорилоо. Тэгээд ямар ч гэсэн ковид тусан сургаар надад сэтгэлээр намайг дэмжиж байгаа та нартай зөндөг баярлалаа. Тэгээд нөгөө нэг эр хүнийн ноён нороо хаана хугардаг вэ гэдэг шиг миний ноён нороо одоо тий би хэр баргийн юмуд ингээд хугарч ингээд үзээгүй. Гэхдээ ковидын өмнө бүр яалтчгүй хүчин мөхөснө гэдэг шиг тий би бүр өөрийгөө би ч яваг амар амьдралын тийм активны хэлбэрийн хүн байхгүй юу. Айгүй ингээд спортоор хичээлдэг. Тэгээд уул хаданд их алхдаг тий агаарсанд их гардаг. Би тэр толдоо 2 жил би өөрийгөө ямарсаа ковид тосохгүй хариуцлагатай иргэн байсан шүү гэж хэлмээрээ. За тэгээд ямарсан би ингээд дараагийн өдрүүдэд гоо ингээд видео болгож хадгалаад тэгээд миний биед гарч байгаа өөрчлөлт юу байна? Тэгээд хэрхэн би сайжирч байгаа вэ гэдгээ та нартайгаа өдрөөр ингээд хаваалцаад явъя. Тэгээд бүгдээрээ өнөөдөр тусгаарлалтын эхний өдрийн бичлэгээ ингээд өндөрлөе. Хей за энэ л 10 хоног тусгаарлаж эхэлсэн. 2 дахь өдөр байна. Өсмөс яац.
Гэтэ өнөөдөр бас харцангуй юу вэ? Би болол сайн байна. Нэг тийм айхтар бүр муудаад ингээд бүр хэцүү зовоод өвдөд байгаа тийм шинж тэмдэг бол алга. Хоёр дахь өдрийн өглөөний байдлаар замарсан би нэг өчтөр үзүүлсэн те эмнүүдээсээ би ууцсан байгаа. Тэгээ заримыг нь өглөө цааны дараа, зарим нь өдрийн хоолны дараа, зарим нь орой уух юмнууд байсан. Өглөөнийхөө гол ямарсан очихсан. За тэгээд за тэгээ одоо би чинь бас нөгөө нэг ковидсан хажуугаар нь бас би нөгөө нэг магистрийн ангидаа суралцдаг магистрантур ахгүй юу? Тэгээд одоо би 11 цагаас бас хичээлтэй. Тэгээд хичээлдээ орохоос өмнө хичээл минь онлайнаар явагдаж байгаа корона гэд. Тэгээд хичээл 11-аас 12 цагийн хооронд лекцийн хэлбэрээр явагдана. Хичээлд орох гээд би одоо байж байна. За тэгээд бас нэг 10 хоног карантины үеэр бас ажиллаа хийн, давхар нэг онлайнаар хичээлдээ суун. За тэрний хажуугаар бас яа зүгээр ах уу. Би нэг гоё карантинд орохоос өмнө юу авцсан байсан. Нэг кодоор буддаг тийм зураг. Тэгээд тэр зургаа бас гоё будаж эхлэнэ. Тэгээд 10 минут дотор будаад дуусчих واخ гэж бод ингээ кодоор боддөг юм билээ. Тэгээд би аймаггүй тийм тогос шувууны зураг сонгосон. Тэгээд тэр зургаа би танаас дараа нь гоё ингээ задлж харуулъя. Нэг жоохон тархитлагаас сэргээе те. Бас ном уншия гэж бодоод нөгөө гэрээсээ би өөрийнхөө авцсан байж байгаа уншаагүй байгаа номнуудаа аваад ирсэн. 2 3 ном тэрийг бас ингээ уншия гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн маань 2 дахь өдөр болол нэг иймэрхүү өнгөрөх нэ. За шинж тэмдэгээ би хэлчихсэн байгаа те. За тэгээд маргааш 3 дахь өдрийгээрээ уулзъя. Хай. За өнөөдөр ковид тусны 3 дахь өдрийн. За тэгээд 3 дахь өдрийн өглөөний байдлаар эрүүл одоо яг ингээ мэдэрч байгаа шинж тэмдэг ер нь бид гарч байгаа өөрчлөлт юу байна тэр талаараа жоохон биччихье гэж бодлоо. Ер нь аль юм байна. Үнэрлэх хамтлагаа бол угаасаа орж ирээгүй байгаа тэр мэдрэмжүүд нь. Тэгээд нөгөө нэг аль болох ингээ би хуурцууд амттай мэдмээр байгаа хгүй уулна. Гоо ингээ амттай мэдмээр ингээ лимон ч юм уу эсвэл помидор ингээ би ойрын өчигдрөөс эхлээд би яг ингээд байгаа. Ананас тэгээд киви, лимон энэ гурыг би бүр амар хийдмээр санагдаад байгаа. Дааж гараад авч чадахгүй байгаа. Тэгээд яг хөө иймэрхүү ийм гашуун эслэг төрлийн юмнууд бас айгүй сайн идэрээ гээд өрхийн имлгээс өчтөр заалгасан. Тэгээд миний хамар одоо жоохон нөгөө нэг нусаахгүй. Ингээд нус байхгүй хэрнээ ингээд хоолоо жоохон гоншсон хിവэрэ байгаа. Би энэ магадгүй нөгөө жоохон цэртэй байгаа болохоор тэгж байгаа юм уу мэдэхгүй. Зүгээр жоохон гоншсон байгаа. Тэгээд халуурхаа ол болчихсон. Уржигдөр орой бас 2 дахь өдрийнхөө орой би жоохон халуураад 38 хүрээд тэгээд халууны юм уугаад тэгээд шөнжин хөлрөөд унтсан байгаа. Тэгээд одоо яг бид ингээд мэдрэгдэж байгаа шинж тэмдгүүд нь бол за өнөр самтал хിവэрэ угаасаа байхгүй хэлсэн те. Тэгээд хоолоо жоохон гуйцсан хിവэрэ байгаа. Өөр бол нэг тийм юм алга. Өглөө босохоор ингээд жоохон хүүтэн хөлс цугаастай. Ерөөсөө ингээд нэг их тамирцсан те ингээд амар ингээд нэг бүр ядартлаа ажил хийсэн хүн шиг ингээд жоохон нэг тийм цаанаасаа ядраад идэм байна. Өөр ирэхгүй ингээд нойр хүрээл ядраад тэгээд нөгөө эмнүүдээ болохоор өдөр хоол хийж идчихэд эмнүүдээ уух юм билээ л дээ. Тэгээд нөгөө хоол хийгээд ядаж ирсэн доор хаяж ингээд 1 цаг болно да тийм хоол хийх чинь. Тэгээд ингээд зогсохлоор ингээд жоохон ядраад, хөс гараад, хөс цуваад тэгээд ингээд нэг би жоохон сулдаад байгаа. Удаан зогсохоор ч юм уу тийм байгаад байгаа. Тэгээд болоод нэг өөр айхтар шинж тэмдэг бол одоохондоо байхгүй байна. Тэгээд нэг ковид тусаад идэгсэн хүмүүс бас над руу найзууд маань бас
эргэн тойрны хүмүүс маань аяг их надруу холбогдож байгаа. Ингээрээ тэгээрээ гэж нэг өөрөөсөө тусцсан үед авч исэн арга хэмжээнд надад ингээ бүгдээрээ л хэлж байгаа, зөвлөж байгаа. Тэгээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээ би ямарсан дэжгүй байгаа. 3 дахь өдрөө гэхэд ямар ч гэсэн өнөөдөр рост эхлээд бас арай гайгүй байна. Хамар бүр амар битгүүлдэг нас гайгүй болчихсон байна. Халуурхаа болцсон байна. Тэгээд чинь энэ хоёр шийдэмд бол бас арай гайгүй багассан байгаа. Бусдаар бол бусд нь хэмээрээ байж байгаа. Тэгээд амархан жоохон ойр орох ингээд ядраад идэх юм байна. Бас ядардаг болчт юм байна. За өнөөдөр 4 дахь өдөр ковид саалж байгаа 4 дахь өдөр байна. Тэгээд 4 дахь өдрийн байдлаар бол дэжгүй шүү. Ерөнхийдөө нөгөө нэг шин тэмдэг бол адилхан байна. Нөгөө нэг үнэрлэг хамтлах нь байхгүй. Орж ирээгүй. Тэгээд нөгөө нэг хамар жаахан нөгөө нэг ингээд битүү хоолоо жоохон гойцсон байгаа. Энэ маань ерөөсөө арилахгүй байгаа. Тэрээс бол бусад шинж тэмдэг болол арилцсан. Өнөөдөр заяар 4 дахь өдөр гэхэд нүүр мөрөө бодох тэнхэлтэй болсон бас арай гайгүй байна. Тэгээд ерөөдөө биш нөгөө нэг үнэрлэг хамтлагаар алдсан болохоос шинээх тэгээ айхтар болол би нөгөө нэг өөр шинж тэмдэг надад илэрхгүй байгаа. Нэг юу нь болохоор шинж тэмдэг ерөөсөө бас арилахгүй байгаа нэг үнэхээр ингэж байгаа. Ингээд нөгөө нэг их идэж чадхаа болчихсон. Гэтэ өн би нэг иддэг хүн байгаагүй л дээ. Нэг их иддэггүй. Гэхдээ ингээ нөгөө нэг өглөө бол би ингэж байгаа байхгүй яг 2 цум хар талах. Тэгээд өндөө шараад чанаад тэгээд идчихэж байгаа. Тэгээд өөр мэдээ гэхэлэр ингээд идэх юм идэх юм хүсэлгүй болцсон. Гэх юм уу? Тэгэнгүүтээ 2 талнаас нь 3 талах идчих юм бол бөөлцгүрээд тэгээд бөөлж тэрэ гарах гад эсвэл гүйлгэж гарах гад нэг тийм шинж тэмдэг бол ерөөсөө арилахгүй байгаа. Тэгээд ерөөдөө хоолны туршил болоод айгүй их буурчихсан. Тэгээд би одоо ингээд 4 хоног өнөөдөр чинь 5 дахь хоног нь болж байна. 5 үлээ 4 дахь өдрөө өглөө штэ. 4 дахь өдрөө өглөө гэхэд чинь би яатсан байгаа байхгүй юу? 2 кг хайчихсан. Тэгээд энэ бол яаж эрүүл хаялт бол биш шүү дээ. Жин хаялт биш те. Тэр нь жоохон үгүй тата биш байна. За тэгээд ерөнхийдөө хоолны туршил аягүй буурсан болохоор нэх юм идэх хүсэл байхгүй. Ерөнхийдөө ингээд 4 дахь өдөр маань юм байна. Хоол идэх туршил буурчихсан. Тэгээд нэг үнэрлэг хамтлах нь байхгүй хэвээрээ. Тэгээд хамар одоо жоохон битүү байгаа. Тэгээд нэг өдөртөө би ч хоолоогоо хамраа давстай содтой усаар аяг зайлж байгаа. Тийм болохоор ингээд хамар бол ерөөхдөө онгоочод байгаа. Тэгээд хэсэг байж байгаа битүүрэл тэгээд зайлал дахиж онгоогоол нэг тиймэрхүү л байгаа. За тэгээд 4 дахь өдөр маань нэг иймэрхүү. За сайн бацгаана уу. Өнөөдөр ковид тусны маань 6 дахь өдөр байгаа. Тэгээ би 5 дугаар өдөр 5 болон 6 дахь өдөрт нэг ялгаа гараагүй учраас би 5 дахь өдөр байгаа тусна видеог бичсэнгөө. Тэгээд ер нь бол бас хамаагүй гайгүй болж байна. Нэгтээ хамрын битүү арилаагүй нэг гуншааны арилаагүй. Тэгээд үнэрлэг хамтлах нь маань одоо би чинь 6 дахь хоног дээрээ явж байна алдаад. Тэгээд ерөөхдөө нөгөө нэг амар ингээл жоохон ингээд нөгөө нэг хөдөлгөөр жоохон ингээд нэг босоод хоол хийж идэх хооронд эсвэл жоохон босоод нэг цааш наад уух хооронд ч юм уу эсвэл өглөөний цагаан ингээд бэлдэх хооронд ингээд тэр жоохон хэсэг минутанд амар их ядараад байгаа. Тэгээд цанасаа л ядраад нойр хүрээд тэгээд байж байгаа. Тэгээд ямар ч гэсэн нөгөө хоолны туршил маань нэг амар буурсан байсан хийвэр. За тэгээд өөр олол гайгүй байна. Нөгөө бөөлж өгөх, гүйлгэх, тэ суулгах тэр маань болол болчихсон байгаа. Тэгээд надад нэг үнэрлэж амтлах мэдрэмж байхгүй. Тэгээд нэг хоолой гоншсан байгаа. Энэ шимж тэмдэг л байна. Одоогоор бол өөр байхгүй байна. За тэгээд
Өнөөдөр болохоор нөгөө өрхийн эмнэлгээс манай дээр нөгөө сувлагч ирсэн. Тэгээд биеийн байдал шалгаад нөгөө нэг зүрхний цохилт болон нөгөө нэг уушиг хамгийн захын судсаа хүчил төрсөөр хангаж чадж гэнэ үгүй юу гэдэг ингээ нэг хэмжээд би хамгийн ихний өдөр хэлжсэндээ нэг юм төхөөрөмж рүү хуруугийг маань хийгээд хэмжээд байсан гэд. Тэгэж хэмжээ тэгээд уушиг чагнаад явсан. Ерөөхдөө 6 өдрийн дараа гэхэд бол бас анхны өдрийн нэг уушгаар чагнажсныг бодвол бас арай гайг болцсон байна гэсэн байна. Тэгээд цэр мөр нь ерөөхдөө бас багцсан юм шиг байлаа. Тэгээд эмээ олвол тогтмол цагтаа ууж байгаа. Тэгээд 6 өдрийн байдлаар тэгээ би нэг амар идэвхтэй хагас бүтээсэн өдөр алга би чи ингээл агаарсанд гардаг, морь ундаг, те аялалж явдаг, эсвэл уул хатанд гардаг, авирдаг. Нэг тийм хүн чинь ингээд яг 10 хоног гэртээ яг нэг доктортой гэртээ байхлаар бас нэг тийм сонирм мэдрэмж төрж байна. 6 дахь өдрийн байдлаар. За өөр чинь юу байгаа вэ? Өөр тэг гайгүй ерөөхдөө тэгээд нөгөө ойр орчны маань найзууд маань бас өдөр алган л ариг эргэж ирж байгаа нэг эмнэлэгт хэвдсэн хүн шиг. Тэгээд ямарсан та нартай баярлалаа. Бүгдээрээ ажилтай төрөлтэй бүгдээ завгүй байгаа ч гэсэн ингээд цаг гаргаад ирж аваад баярлалаа. Тэгээд цааны цагаараа зарим нь хас ирж байгаа. Тэгээд орцод ингээд ямаа үүдэн тавьждаг. Тэгээд залгаад окей гадаа чи юу үлдээсэн шүү. Тэгээ би тэрийг нөгөө нэг авахтаа өстө бэлэгээ өмсөөл маска зүгээл тэгээд нөгөө нэг ариутгагчаараа ариутгаад спирт цацаал те. Тэгээд аваад ингээд хэрглэж байгаа шүү. Авчирсан зүйлүүдийг нь. Тэгээд та бүгдэнд нь баярлалаа. Тэгээд 6 дахь өдрийн байдлаар